За хичээлд иргэн тавтамаар л. За та бүхэнд болохоор судалгааны асуулгыг судалгааны өвдөл болгон SPS програм руу оруулах заавар хичээл өгөх гэж байна. За тухайлбал энэ төхөөрөмжсөн судалгааны асуулгын жишээ байна. За эхлээд та бүхэнд би болохоор Google Forms дээр боловсруулсан эсвэл цаасан дээр боловсруулсан судалгааны асуулгуудын жишээг харуулъя. За энэ бол сурах хэв шинжээ хэрэглэсэн судалгааны асуулга байна. За цахим сургалтын хэрэгжилтэй холбоотой судалгааны асуулга байна. За ингээд эндээ бол таны нас, хүс гэх мэтлэн ерөнхий мэдээлэлтэй. За үүнийхээ дараа бол цахим сургалтын хэрэгжилтэй холбоотой мэдээлэл, зарим асуулт бол хаалттай, зарим асуулт нэгдтэй. За тухайлбал энэ бол олон сонголт асуулт байна. За гэх мэтлэн. За стрессийн судалгаа. За зарим судалгааны асуулга бол маш олон асуулттай байдаг. За жишээ нь стрессийг онцлох юм маш том хэмжээтэй судалгааны асуулга байна. За эсвэл хүмүүс Google Forms дээр боловсруулчаад цаасан дээр хэвлэж сонголт хийлэгдэг. За тэгэхээр бол энэ хүү байдалтай харагдана. За ийм байсан ч болно. За зарим хүмүүс бол Microsoft Word дээр судалгааны асуулгаа бэлтжээд тэгээ хэвлээд хүмүүсээр бүглүүлдэг. За энэ байсан ч болно. За ерөнхийдөө бол та бүхэн судалгааны асуулгаа интернетээр авсан эсвэл цаасан дээр хэвлээд бүглүүлсэн ямар ч ялгаагүй. За ингээд интернетээр авсны дараа бол хариултууд нь автоматар Excel-ийн хүснэг дээр ирчдэг. За Excel-ээс оруулж болно. Эсвэл та бүхэн шууд SPS програм дээр шивж болдог. За энэ удаа та бүхэнд болохоор би цаасан дээр авсан судалгааны асуулгыг SPS програм руу хэрхэн судалгааны өвөгдөл болгон оруулах талаар төлөвлөлийн анхаарлаа хандуулна. Судалгааны асуулгыг SPS програм руу кодлж оруулах заавар хичээлийг та бүхэнд хүргэж байна. За кодлж оруулахаас өмнө та бүхэн тухайн асуулгад тохирсон кодлын дэвтрийг хийж авах ёстой. За жишээ нь та бүхэн би энд нэг жишээг дэлгэцийн баруун талд харуулсан байна. За энэ кодбукийг та бүхэн эхлээд хийж авах ёстой. За эхний баганд бол тухайн хувьсгчийг юу гэж нэрлэх вэ? За хэвчлэн та бүхэн англи үгээр нэрлүүл тохиромжтой. За үүний дараа хувьсгчийн дэлгэнгүй нэр буюу лейбелийг нь хүмүүст ойлгомжтой байдлаар бичиж өгөх хэрэгтэй. За үүний дараа тухайн кодлыг тоогоор хвчлэн кодлдог. За жишээ нь эрэгтэй гэсэн хүсийг 1 гэж кодлоод эмэгтэй гэсэн хүсийг 2 гэж кодлсон. Гэх мэтлийн кодыг хийж авах хэрэгтэй. За энэ хувьсгчийн нэрийг өгөхдөө та бүхэн онцтой хандах хэрэгтэй. За 2 үг байгаа бол гэж нийлүүлж бичиж болно. Эсвэл доогоор зураастай өгч болно. За би энэ хувьсгчийн нэрийг бол доогоор зураастай. За энэ баримтлалыг 4 бол 2 үгээр бичсэн бол эхний өсгүүдийн томоор бичээд зархуулж бичих ийм дөрвөн бичлэн би ашигладаг. Жишээ нь computer skills гэдэг модификат. За ингээд бүгдээрээ SPS рүүгээ хэрхэн кодлж оруулах вэ? Өвдлөө хэрхэн оруулах вэ гэдгийг сурцгаая. Нэгдүгээрт variable view гэсэн талбар руу орно. За энэ дээр бүгдээрээ хувьсгчийнхаа нэрнүүдийг кодны дэвтэр дээрээ бичснээрээ өгөх ёстой. За хамгийн түрүүнд бүгдээрээ ID. За ID-г бол тоогоор дугаарлах мэдээж тоо. За энэ товрог нэг чухал биш. За бүхэл тоо байгаа учраас digmas гэдгийг бол тэг болгоно. За лейбл дээрээ бүгдээрээ зүгээр кирилээр дугаар гэдэг үгүй. За дугаарыг бил кодлохгүй учраас values-ийг орлоо.
За ингээд хэрэгч. За үүний дараа gender twist. За тоогоор кодлсон. За бүхэл тоогоор кодлсон учраас энийг доод. За энийг хүйсгээд лейблэх чинь. За энд болохоор энэ колсныхаа дагуу оруулах хэрэгтэй. Энд хэрхэн яаж колснараа оруулах хэрэгтэй гэдгийг харах хэрэгтэй. За нэг гэдэг нь бол бидгээр тэгээд точтаар нь 2 гэдэг нь бол биднийхээр эмэгтэй гэж кодлогдсон учраас энэ. За тэгээд окей. За ингээд сүлд. За энийг бүгдээрээ бол хэмжээсийг нь энэ 3 айлныг сонгоно. За тэгэхээр бидний хүйс бол категорийн хөтөл учраас номинал ординал хоёрын айлныг нь. За тэгээд эренбэлж болохгүй учраас номинал гэдэг сонгоно. За энийг өвөг нь одоохондоо бүгдээрээ. За үүний дараа бүгдээрээ GPA. За энэ мэдээж голчтун. За бүгдээрээ голчтунгийн тастаас хойш нэг орны нэрвчлээ 3.4 сигнал 1.7 хэмжлэг голчтун. Эсвэл нэг орны нэрвчлээ тийм. За энд ямар нэгэн код өгөөгүй. За тэгээд за энэ бол үргэлжлсэн тоон байх учраас scale гэсэн юм чинь. За үүний дараа бүгдээрээ course гэдэг юм байна. Course. За мөн бүхэл тоогоор кодлсон. За энийг болохоор сорч бай course гэдэг. За энэ мэтлэн хувьсгчдаа оруулна. За тэгээ хувьсгчийн кодууд нь ижил бол за тухайр бол за энэ компьютер дээр ажиллах чадвар, за програм дээр ажиллах чадвар ижил кодтой байгаа учраас бүгдээ нэг энэ оруулсан кодоо копидод доод талууд нь ингээд paste хийж цагаа хэмнэж болно. Чинь ижил кодтой учраас. За та бүхэн нэг анхаарах зүйл нь болохоор хувьсгчийн хэмжээсийг хэрхэн тодорхойлох вэ? За жишээ нь за сарын орлого. За энэ бид бүхэн бага орлоготойгоос их орлоготой руу эсвэл их орлоготойгоос бага орлоготой руу эренбэлж болох учраас бүгдээ энэ бол номинал биш ординал хэмжээстэй. За төхөөрөмж бол за бид ямар төхөөрөмж ашиглаж байгаагаас хамааруулан эренбэлж болохгүй учраас номинал. За өнгө адилхан номинал. За энэ чадвар. За чадвараар нь бид эренбэлж болох учраас тэгэхээр хувьсгчд дээрээ ординал хувьсгчд. Ординал хувьсгчд. За ингээд бүгдээрээ видео хувьсгчийнхаа шинж чанаруудыг тодорхойлж дууслаа. За ингээд нэгдэх алхам дууссан гэсэн. За үүний дараа бүгдээрээ data view-г орж аваад тухайн хүн аль сонголтыг сонгосон гэдгээс хамааруулаад бүгдээрээ цаасан дээр бүгэлдсэн бол цаасаа харж агаад эсвэл Google Forms-аар авсан бол түүнийгээ Excel-ээр татж агаад оруулах гэсэн. За ID. За жишээ нь 1. За эрэгтэй хүстэй байсан бол 1. За голчтунгийг харж агаад 3.2. За 2 дугаар курсын оюутан байсан бол 2. За сарын орлогын жишээ нь 1 сая 500 байсан бол 3 гэж голсон учраас 3. За персонал компьютер ашигладаг бол 3. За тэгээд харанг ашигладаг байсан бол 1. За
чадвараа альсан гэсэн за дунд гэх юм бол 3 гэсэн командыг Microsoft Word дээр маш сайн ажилладаг 5, Excel дээр маш сайн, PowerPoint дээр дунд, Google Forms дээр 2, Photoshop дээр маш муу гэсэн бол 1. За гэвчлэн бид яг доош нь за жишээ нь ингээд тэгийн судалгаанд 100 оролцсон бол дээрээ 100 мөрийг доош нь өгнө гэсэн үг. За ингээд за дараагийнх нь эмэгтэй хүн оролцсон 3.5 гэсэн голчтой байсан. Дөрөвдүгээр курсын оюутан гэж бодъё. За сарын болох 500,000-аас бага байсан бол 1. За хоолыг утас ашигладаг байсан бол тэрийг 4 гэсэн фото өгнө. За монголог мөнгөтэй байсан бол 2. За компьютер дээр маш сайн ажилладаг байсан бол 5. За Microsoft Word дээр дундыг сонгосон бол 3. Excel дээр 3. За ингээд Microsoft PowerPoint дээр 5. За Google Forms дээр сайн ажилладаг. За Photoshop дээр маш сайн ажилладаг. 5 хэмжлэн бид ингээд хүн болгон дээр өгөгдлүүдээ бөглөөд SPS програм дээр судалгааны өгөгдөл оруулдаг гэсэн үг. За ингээд үнийг тэр хэрэгтэй баялвал нэрээ өгөөд хадгална. За дата 25 08 сарын 10-нд device гэсэн болж. За гаргалтын цонхонд бол энэ өгөгдөл амжилттай хадгалагдлаа гэж гарч ирж байна. За энэ мэтлэн бид бүхэн судалгааны өгөгдлийг SPS-ст програм дээр оруулах боломжтой байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.